Дэлхийн монголчуудын Амжилт радио 88.1 урлаган дээр сугатар болон сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахиалтгая. 7 өдрийн даваагаас баасан гарагийн яг цаг мөчөөд радиогийн 20 дугаар студиэс шуугах тусам нягтал гэсэн уриатаагаар дөрвөн зүгэн шуугаа нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд урдаг. Яг Улаанбаатар хотод 18 цаг 14 минут болсон өнөөдөр 2025 оны 5 дугаар сарын 20-ны мегмар гарагийн дөрвөн зүгэн шуугаа нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч Анжгаа гэрлээ. За орой минь түргээ дахин. За орой минь дахин хүргэе. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар Ариг банк 5 тэрбум хүртэлх бараа дата авах барьцааг үзэлэг олгож эхэллээ гэд. За мөн эрүүл амьдралын амтыг мэдрэг сураатаагаар Юнамуны сүм хүчлийн ундаа хамтран ажиллаж байна. Баярлаа. За өнөөдөр чинь миний мэдээгээр эхэлнэ За тийм. За шуугалаад өг. Шуугалаад өгөө. За эхний мэдээ нь манай хашаах 2017 оны 1 сараас эхлүүлээд за арилаасаа гаран гартлаа. Нэг ч удаа хоцроогүй, нэг ч удаа ажил таслаагүй, нэг ч удаа чөлөө аваагүй, нэг ч удаа өвдөөгүйгээр ингээд гарсан байдгаа. Домог болсон байд. Домог. Бид нар ч юм бүр нөгөө хашаахын машины дугуйг нь хаглая гэж чүртэл нарийн шоёмлтоомоор хэлжсэн удаатай. За тэгвэл Америк нэгдсэн улсын Техас мужийн Алта ахлах сургуулийн сурагч Жабарын цэцэрлэгийн бэлтгэл бүлгээсээ эхлэн 11 жилийн турш нэг ч өдөр хичээлээ завсардаж үзэлгүйгээр сургуулаа төгсөж үлгэр жишээ өгөхөөр тодроод эдгээр өдрүүдэд интернетийн баатар болж байна. За би 10 жил тахт бол зүгээр ингээ гэж амьсгалж хүүтэнд ингэж гэрээсээ гараад нөгөө манай өрхийн эмнэлэг нэлээд хол байсан байхгүй. Өрхийн эмнэлэг хүртэл гэж амьсгалж явсаар хагаад хоолоогоо өвтгөл тэгэл акт аваад гардаг хүүхэд байсан ёо. Хичээлд явмааргүй санагдвал шууд тэгдэг. Ёо. Тийм л өөдгөө хүүхэдээс гэтэл наад чи үнэхээр үлгэж чиж ярих юм алга. Ёо, би нэр угаасаа унтах бол миний амьдралын салшгүй нэг хэсэг штэ тий. Би их сургуулийн 7:40-ийн нэгч лекц мэгцэн сууж үзээгүй штэ 4 жил хамгийн амар ёо. Нуугч хажууд нь ингээд дотор баримт амьдэрдэг байсан. Аггүй гэрээсэн штэ нэрэ. Тэгсэн чи ядчихэд манай хүү яг миний тэр нойрыг авчижээ. Энэ өглөө хичээлдээ явах гэж ёо нэр амтан болох юм аа. Тэгээд би миний хөө ядаж чи нөгөө нэг юу дүүлээ номын сурдгуу маа гэхэд номхны сураатгаа чи бити хичээлээ таслаад гэх нөө өөрөө нэг унтдаг байсан юм шиг. Тэгээд өглөөд. Чи энэ насн дээрээ чи топ. За Жабаригийн тууштай байдал итвэх зүтгэл хичээнгүй зан чанар нь насны хүүхдүүдэд бол сайнаар үлгэрлээд байгаа. За дан ганц хүүхч биш түүний эцэг гэхийг бас ярихгүй өнгөрч болохгүй. За шуудхан хэлэхэд 11 жилийн турш хүүхдээ өдөр бүр хичээлд нь явуулна гэдэг шарал өгчөж багтахаар амжилт гэж интернетэд бол бичсэн байна лээ. За сургуулийнх нь аль биесны фэйсбુક хуудасд хүртэл бид чамаар бахархаж байна. Үргэлж бусдыгаа түүчээлж яваарай гэдэг постаас орсон байна лээ. За Жабари хүүгийн хувьд энэ жил ахлах сургуулийн эхний хичээлийн жилээ дүүргээд байгаа. За нэмээд хичээлээ тасалдгүйгээс гадна баг бүх спортоор хичээлдэг заяа. Ой наад чи ямар онц хүүхдээ. Спортороо баггүй амжилт гаргад юм байна. За Жабари хүү хөл бөмбөг, сагсан бөмбөг, хөнгөн атлетикийн спортоор хичээлдэг. За спортоор хичээлдэг нь 11 жилийн турш өдөр бүр сургуультай ирж сурлага спорттой төвлөрөн хичээнгүйлэн суралцахад нь нөлөөлсөн гэж ярьсан байлаа. За хүү болохоор өөрөө ингэж ярьсан байна. Би өдөр бүр бэлтгэлтэй байдгаа, тиймдээ ч ингээ ядарч хичээл дээрээ нойрмолдог болохоор унтахгүй байх гэж хичээдэг. Тэгээ ээж аав маань өөртөө унтмаар байсан ч гэсэн өглөө эртлэнч босоод намайг сэрээгээд өдөр бүр бэлтгэл сургууль руу маань хөргөж өгдөгөө гэж ярьсан бол хүүгийн ээж Шакия Муур өрсөлдөөнч шартаа зан манай цусанд байдгаа. Жабаригийн дүү 3 дугаар ангийн Жабария ахыхаа айдлаар нэг ч таслалгүй хичээлдээ явж байгаа гэж ярьсан байлээ. За тэгээд Жабаригийн хувьд өдөр бүрийг давхад анхаардаг бол ээжийнх нь хувьд маш том зорилгыг тэн ахлах сургуулаа төгсдөл нь нэг ч өдөр таслуулахгүй байх тал дээр анхаарч байгаа юм байна. За сэтгэгдлүүд нь нэг ч удаа чөлөө авахгүй өвдөхгүй 11 жилийг давна гэдэг бол эцэг гэхийн зүгээс асар их хөдөлмөр юм аа. Яг энэ зангаараа хүүдээ маш их зүйл сургаж байна даа гэсэн байна. За энэ хүү одоо газардахгүй амьдралын ухааныг жинхэнэ сурч байна шүү дээ гэсэн байна. Жинхэнэ бар ээж чинь энэ л байна да. Аазуудыг бодоход хортой шартаа халуун тустай бар ээж байна гэсэн мэлээ. Ер нь бол яг л ийм байдаг ер нь. Одоо жишээлбэл ийм байхгүй. Би жишээлбэлтэй ингээд хайн нойр хүрх юм бол цац нэг удаа гэдэг ингээд унтчихна. Гэтэл энэ аав ээж хоёр бол тийм тэмцэж штэ. Харин тийм ээ. Хүүхдээ ингээд өглөө болгон хөрөхийн төлөө өөрөөсөө
нойроо хугаслаад босч штэ. Би өөрөө ингээд унтмаар санагдангуудаа хүүгээ за миний хүү өнөөдөр цэцэрлэгт явахгүй гээд хүүхдээ тэрвэртэл унтчихдаг байсан шүү дээ. Ийм л ээж аахгүй юу? Багш руу зүгээр мессеж өчөөд орчихдаг тийм. Тийм багшаа. Манай хүүхд өнөөдөр очиж амжихгүй нэ уучлаарэ гэж тэгэл унтчихдаг байсан л да. Тэгээд ингээ бодохоор энэ эцэг ихэн ч гэсэн яасан ч мундаг юм базар Би байна. хүүхдийн цэцэрлэгийн багштай айгуу тийм сайн харилцаатай байсан байхгүй. Тэр шүү дээ. Би бас айгуу зууц байсан шүү дээ. Би тэгээд өдрийн хоолноос өмнө очин шүү өдөр гэж заваардаг байлаа шүү дээ бүр. Манай хоёр ч угаасаа нэг багшаар дамжсан байхгүй юу? Насны зөрүүл. Тэгээд тэгэхээр бүр зузчих тийм. Бүр зуз. Тэгээ би чи нөө нэг эцгийн зөвлөл мөвлөл инээтрэмээр гээд оролцохгүй юм баах тэр цэцэрлэгт нь дөрвөн бэрх болно хөтлөөл зогсож байна. Яа. За. За хамтран ярьж яриад таны мэдээг сонсъё. Улаанбаатар хотод 18 цаг 20 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ялагчаар эрүүл амьдралын амтыг мэдэр Юна Муни сүн хүчлийн ундаа хамтран ажиллаж байгаа. За мөний бол одоо манай гэрийн бол нэг ингээд юу болсон. Нэг найз маань болсон. Ерөөсөө би ингээд дэлгүүрт ороод эн чинь гоё ингээд 5-5-аараа ээжэд шүү дээ амар. Тэгэл 5-5-аар нь аваад гэртээ ээж тавьчин. Тэгэл дуусхлаар дахиад 5-ыг аваа ингээд байж байгаа. Үнэхээр тэ юу яадаг. Манай хүний хоол боловсруулах систем жоохон дийлхэн байсан байхгүй юу. Тэгээ хүн чинь уг нь ингэдэж шүү дээ. Өнөөдөр би ингээ хоол идэж шүү дээ. Маргааш өглөө ингээд тэрийг ингээд бийцсээ гаргаж явах хэрэгтэй. Ер нь бол ингээ өглөө болгон гэж байгаа шүү. Энэ бол айгүй зөв юм нэл. Тэгдэхгүй байсан. Мөнийг ууснаас хойш энэ ингээд буцаад хэвэндээ орцсон. Хашаа бүр ингээд ид шидэг нь мэдэрсэн. Нэрээ тийм байна гэдэг. Тэгэхээр энэ бол үнэхээр чухал юм байна. 0% өөх тостоод 72 цагийн бүрэлдэхтэй 1.5 г эслэгтэй дархлаа дэмждэг цусны холестерин болон жихрийн шижингийн эрсдлийг бууруулдаг ходоод гидсний үйл ажиллагааг тэнцвэржүүлдэг эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалдаг ийм бүтээгдэхүүн. Та сая ингээд ярьлаа штэ. Өглөө болгон ингээд хүндрүүлж ийн гэдэг штэ. Энэ юу нөлөөлөд байгаа юм гэхээр тэр эслэг нь нөлөөлөд байгаа байхгүй юу? Яагаад гэвэл эслэг чи өөрөө гидсний гөрөлзөх хөдөлгөөнийг ингээд сайжруулдаг. За тэгэхээр мөний яасан бахна зөвхөн сүн хүчлийн бактери бус эслэгээр баяжуулсан учраас ерөөсөө юм цор ганц бүтээгдэхүүн байгаа даа. Тэгэхээр дархлаа, хоол боловсруулалт тэгээд эмэгтэйчүүдийн эрүүл мэнд зэрэг олон талын ач холбогдолтой юм төгс өдөр тутмын ундаа ахна штэ тийм ээ. Хэн хэрэглүүл зүйтэй. Эрүүл хооллолт эрхэмлдэг хэрэглэгчид, хоол боловсруулалт дархлааны асуудалтай хүмүүс, жирэмсэн болон төрсний дараах эмэгтэйчүүд, ажил хэрэгч хөдөлгөөн багтай амьдралтай хүмүүс уугах тохиромжтой. За би бол эрүүл хооллолтод орохгүй байгын ажил хэрэгч хөдөлгөөн багтай хүнд нь бол орох гэдэг шиг байгаа. Харин хоол энэ нөгөө нэг эрүүл хооллолтыг чинь дарахын тулд те ингээд би чинь нөхөхийн тулд мөний уугаад ингээд тэнд гөрүүлзэх хөдөлгөөнөө сайжруулж чадна шүү дээ. Яг байна. За тэгэхээр тариуд илэрэнгүй мэдээллийн 77 тэгдөрөв 11 11 гэдэг утсаар аваарай. 77 тэгдөрөв 11 11. За тэгээ Юна Муни гэж бичээд Facebook руу ч тэр IG буюу Instagram руу ч тэр орох боломжтой байгаа. За Юнагийн бүх салбаруудаас гадна томоохон супермаркетуудаар худалдаалагдаж байгаа. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар эрүүл амьдралын амтыг мэдрэх сураатаагаар Юна Муни сүн хүчлийн ундаа хамтран аялагч байгаа. Баярлалаа. Мөнийгийнх нь хэлэхэд энэ хаяа манай энэ баруун талын тэр номингууд харагдгаа болчиход байдаг шүү. Хангалттай сайн ягаарэ. За тэрний мэдээг сонсъё. За миний мэдээ. За эхний мэдээ бол бүр аимшигын гэмээр мэдээ заяа. За битэрийн мэдээ дотор нэг бол ингээ хүн хоорондын зөрчил, нэг бол дарга зэрэг хоёр хоорондын зөрчил, нэг бол инфлюенсерс үзэгчийн зөрчил гардаг штэ. Гэхдээ бид хоёр хаяа нэг ярьдаг хөршүүдийн талаар. За. Энэ амар хөршүүд заяа. За. Бүр амар шүү. За, яг одоо ярьж өгөх гэж байгаа энэ хэрэг бол хоорондоо муудалцсан хоёр хөршийн маргаан ам хэлний маргаанаас даваад бүр халиад сүүлдээ тижээр бамттынх нь хоорондын үхэл амьдралын тэмцэл болж хувирсан тухай ийм мэдээлэл хүргэх гэж байна. Шуугаад Тайланд болсон шуугаа шүү. Тайландд. За үйл явдал 5 дугаар сарын 19-нд нэгэн интернет хэрэглэгч Facebook дээр пост оруулснаар олонний анхаарлын төвд орсон. Facebook-д орсон энэ бичлэг дээр нь орчин үеийн орон сууцны барилга дотор томоо бүр асар том хоёр могоо сул чөлөөтэй байж байгаа нь харагдаж байгаа. Уг бичлэг дээр далд нууц бизнесүүд, ловрын синдикатууд, мөрөдөө тоглоомчд үүрлээд аллах гарч байсан байшин шүү дээ манай байшин. Гэтэл одоо хоёр могоо хээвнэ гулгаж явна гэж бичсэн байгаа юм. Йоо, тэдний ямар аим. Хоёр авраг могоо шүү. Авраг могоо. Байна. Нэг нь хавгаар нөгөөх нь нэг юм балиар хар алга.
Гол нь энэ байшингийн сууц өмчлөгчдийн холбоо буюу сөөхийн журмын дагуу бол Тижээвэр амтны Тижээхийг бүр огт хоригддог ийм байшин байгаа. За. Тэгсэн нэг айл нь хоёрч нохоо нууцаар Тижээгээд ээжилтэй. За. За нөгөө мө хоёр нохооны яг амтэн юм чинь хаяа нэг гасламаар болно хаяа нэг хуцсан тий хаяа бүр улмаар санагдаж нохоо байх хэцүү шүү дээ энэ чинь. Тэгсэн өөр нэг хөршин энд нэг дургуутсан. Нохоотой айлыг айлгаж болж игэл нохоог нь идүүлчих санаатаагаар хоёрын хоёр авраг могоогоо сул тавьсан ийм хэрэг гарчээ. Йоо нохоог нь идүүлэн ч шиг амар Наад хоёр зүгээр чөлөөтэй зэлгэн. Юу ч одоогүй юм шиг гүлтэйгээ хүнийг залгичт юм чинь нохоог бол чөлөөтэй залгив. Юу ч одоогүй юм шиг гүлтэйгээл байж байна. Юу ч одоогүй юм шиг гүлтэйгээл. Амар юм бэ бурхан минь. За энэ бол нөгөө манай Монгол ардын зүр цэцүүгээр бол хонцтой дургу хонуулсан айл хоёулан дургу гэдэг шиг л ийм л явдал болж байгаа юм л да. Нохоотон дургуутсан айл өөрсдөө ч гэсэн нууцаар могоо тижээж байгаа юм байж нохоог нь зайлуулахын тулд могоогоо судлан тавьсан. Хаяа. Хүн ч уг нь ингэдэг штэ. Хүн айлах гээд нохоогоо тавьдаг ш гэсэн чинь нохоог нь айлах гээд могоогоо тавьсан ч юм. За онлайнын нэрэг зүгээр гал шиг дарахж байгаа. Орон сууцны барилгад авраг шахуу могоо сул чөлөөтэй гулгаж явах угаасаа ч нүдээр үзээгүй хүнд бол нэг актер төсөөлөгдөхгүй. Тэгээ бичлэгийг нь үзэхэд бол үнэхээр эвгүй мэдрэмж төрөөд байгаа. Амар амар. За олон нийтээр амгалан алдагдуулсан аюулгүй байдалд занал хийсэн энэ хэрэгт буруутай хоёр тал хоёулаа торгуулд хүлээж Тижээвэр амттай энэ байрнаас гарган далд оруулах үүрэг хүлээсэн. Нохооны эзэнг бол торгосон мөнгө тодорхой 10,000 баатар торгосон бол могоо эзэн ч торгуулсан. Гэхдээ хэдэн баатар торгуулсан тодорхойгүй байгаа. 10,000 баат гэдэг нь бол Монгол мөнгөөр ойролцоогоор нэг сая төгрөг юм уу та? Хавцаа юм уу? Тийм мөнгөөр торгуулсан гэсэн үг. Үгүй тэгээд хардаа энэ хоёр айл хоорондоо ингээд зөрчилддөг юм байгаас. Тэнгүүд одоо жишээлбэл гим зэмгөө одоо би жишээлбэл ингээд гэрээсээ гараад ирсэн чинь орцсон дотор ийм амар хоёр могоо байл би зүгээр баг ухаан алтаад унчин төхөө. Чи зүгээр амар хэрэг байна. Нүдэн багцаагаар 5 м гарантай могоо байна шүү дээ. Амар могоо байна угаасаа ёо бурхан минь. Нүдэн багцаагаар бодоход л 5 м гарантай могоо байна. Энэ зүгээртэй ингээд зүгээр нэг ингээд 100-аад авах юм бол нохоог бол зүгээр тийм. Ийм могоо байна. Сэтгэгдлүүд нь. За. Хоёр могоогоо сул тавиад нохоог эзэнтэй нь хамт идүүлэх гэж байсан юм байна штэ. Нэг мөсөн хаан копра авчихгүй дээ гинэ. Ямар амар хэрэг. Бүр сумалсан наач байна. Могооны эзэн тэнэгтэйгүй бол баригдахааргүй л байж. Ямар могоо нь хуцсан гэх биш гинэ. Тийм штэ тий. Тийм штэ. Өөрөө тэнэгтэж могоогоо гаргаад тавьж ингээд могоогоо тийчээ хэрэггүй болж байгаа юм л та. Гой хүмүүс гай болоог бол цус үтсэн гой тулаан болох байж хаа гинэ. Ямар амар. Яг одоо юм сумчин гарууд айгүй их болчихжээ тийм ээ. Харин тий. За. Хөөе, өчигдөр хоёлаа нөгөө нэг ийм үүдэн дөрөв шүдгүү үхэстэй нэрээ яг Маринкер шиг. За, одоо бас гоё юм болсон. За, цааш. Хятадд болсон хэрэг заяа. За. Хятад амар боддог тийм. Үнэхээр амар боддог. За, супер нүрэ боддог хүүхнүүдийн нэгэнд нь тохиолдсон хэргийг ярьж өгье. За. За, манайхаа орж ирээ хараарай энэс дэлгэн аав. Хүүхдээ ч юм шиг хэцүү ч юм шиг юм мэдээ. Нисэх буудлын нүүр царай таних төхөөрөмж хит их будсан нүрийг нь танихгүй байснаас болоод нэг бүсгүй бүх будгаа хүчээр арилгах гэж харахгүй төрсөн хэрэг гарсан. Хорхи. Багас альбитг барьцаа ачаад орсож штэ чаас. Тэнгүүтээ угаасаа нэг юм хятадын иммиграшныхан тэгээ ерөн цагдаа нар нэг юм сонио нэг юм дээрэнгүй ярьдаг штэ те нэг юм загинж байгаа юм шиг ярьдаг. Бүх иммиграшн тийм. Тийм үү те. Тэгсэн чинь заяа. За энэ бүсгүй нисэх буудлын ажилтнаар ингээд зандруулаад ингээд загнуулаад тэгээ нөөдөн салфеткаар нүүрний будгаа арилгаж байгаа бичлэг өнгөрсөн 7 хоногт хятадын захим орчноор тараа олон хөвчлөлтөө сэтгэгдлэр ингээд дүүрээд байна. За бичлэг дээр харагдаж байгаа онгоцны тийзнээс нь харахад бол уг үйл явдал нь уул нь бол өнгөрсөн оны 9-р сард Шанхай олон улсын нисэх буудалд болсон үйл явдал боловч сайхнаас л одоо олонний анхаарлыг нүд ороод байгаа. Тэгэхээр сайхнаас хэвгцэн гэсэн үг ахна шүү дээ, тийм. Ууг нь гайгүй л гүгэн байна шүү дээ, хөргий амт. Тий, би одоо энэ зургийг нь харж байна л та. Бас тий. Гайгүй. Тэр пассвортын зураг. Тэ пассвортын зураг бол алайсан. Жинхэнэ одоо хүнийг ингээд алдаг юм чинь бол энэ шүү дээ. Яа, бидний иргэний үнэлтний зураг ямар байдаг вэ тий. Хичнээн гоё джентльмен залуу зангаа банга зүгэл сонгуулаа өгөх гээд очингуу тэнд иргэний үнэлтний зураг гаргаарай. Нэг том дэлгэцэн тий. Чаавс. Нэг зогцсон сайж нэг гэж байгаа юм шиг зураг гараад ирдэг тий. Ёо, бацраа.
За бичлэг дээр бүсгүйг нисэх буудлын шалганы ажилтан биеийн байцаал дээр шиг харагдах хүртлээр наад будгаа арилга. Яа үрэ намайг одоо иргэний өнүүд гişгээ хоолгийн үед би чадахгүй шүү дээ яах юм. Паспортны зураг шиг болтол арилгаараа яах гэж ингэж нүрээ буутсан. Чи л өөрөө бүх асуудлыг үүсгэсэн мэт гээл. Ингэж зандарч байгаа сонсогдож байгаа заяа. За би яг энэ нөгөө нэг яг хэлж байгаагаар нь хэлж байгаа шүү. Чаус энэ мөн охин чи ингэж ингэсэн юм байна өөрхөн юмтай. Нөгөө нэг юм ямар юмны бодолт гэдэг үлээ. Нөгөө нэг юм нөгөө шоу моонд явахд боддог бодолт байдаг штэ. Өөрхөн юмтай бүр юучгүй харилгаж байгаа штэ. Шоунд явахдаа боддог бодолтыг ямар бодолт гэдэг үлээ. Нэг юм бүр ингээд зогмохоо ингээд саамаатай болгоод тэгээ бодцсон байж хөөрхөн юм. Ийш. Йой, стамер арилгаж байгаа зү үгүй. Хажууд дуулууртай арилгаж. Галтаа тал арилгаж. Йоо бид нар нөгөө нэг ингэдэж штэ. Facebook-ийн зураг шиг л байдлаа гэдэг штэ тий. Яг тэр шиг л юм болсон заяа. Гэхдээ хөөрхөн охин байна. Даач тэр паспортны зураг л өстө багалаа хийчлээ та. За бүсгүй будгаа арилгаад хилийн шалганаар нүүрэн танигдаад нэвтэрсэн за. Иш харин хүмүүс бол хуваагдвал байр суурьтайгаа бүсгүйг шоглох хүмүүс байгаа ч бас өмөр хүмүүс ч байна заяа. За сэтгэлдлүүд нь бодит амьдрал дээр фильтр наагаал явж ижил дээр хитрхийг буудсан хүүгнүүдтэй мөргөлдүүл нүүр шууд бодогдох юм шиг санагдаад байдаг гинэ. Харах царайны туухгүй ахт нь нэмж ингэж загнаж эвгүй байдалд оруулах хэрэг байсан юм уу? Шанхай нисэх буудал бүдүүлэг ажилттай юм а гэсэн байна. Энэ хүүхэнд гэхдээ ёстой нэг юм өөрөө тийм нэг хүнээрээ юм байна. Харин тийм. Нэг ч урдаас нь ган хийхгүй шүү дээ. Жаавс. Ингээд арилгаа зогсоод байдаг. Чаавс таар. Нүрээ будлаа гэд танихгүй байвал бодгонд ирж төхөөрөмжөнд л асуудал яа штэ. Хичнээн зузаан будлаа ч гэсэн нүрийг нь таних хэвээр. Таних төхөөрөмжөө шинжлэх болсон юм биш үү гинэ. Жохом. Ер нь шүү дээ дэлхийд дээр хамгийн зөвхөн гарууд бол иммиграшнууд байхгүй. Иммиграшнууд танигтай ингээд зүгээр л оруулахгүй гэвэл тэгэл оруулахгүй. Оруулахгүй байгаагийнхаа төлөө тайлбар хийхгүй байх хэрэгтэй хүмүүс. Ямар амар юм бэ бурхан минь. Одоо чи жишээлбэл 1000 Америкийн визтэй байгаад Америкийн хэл дээр жамааг очингууд нэг нөхөр уучлаарай би Америкийн нэгдсэн улс таныг оруулахгүй. Та онгоцондоо суугаад буц гэвэл тэгэл чи буцсан. Та одоо юу муу амтай. Би Америк явах гэж байгаа шүү. Одоо чинь Японы хэл дээр гэсэн чи нэрээ Япон явах гэж байгаа гэхгүй. За. Тийм ирэх байдаг. Тэгээд хамгийн зөв нь тэр байхгүй юу? Та яага ингэж намайг оруулахгүй гин. Танд энэ талаар тайлбар хийх үүрэг байхгүй биднэрт. Конец. За дэмжээ яригч яриад тарив эдээс үзье. За Улаанбаатар хотод 18 цаг 31 минут болсон. За нэвтрүүлгийн маань дэмжээ яригчаар Батреци дэмжээ ажиллаж байна. За Батреци группийн чанман сүлжээнд их үрсийн баярыг тохиолдуулан хүүхэд бүрийн дуртай хөөрхөн Аленка, амтд Кровка, за бас баавгатай жилхээр улаан малгаад алдарт Сади Природны латте брендийн жүүснүүдээс дээжлэн боосон гоёмсог чанартай балигнуудыг худалдаалж эхэлсэн байна. За худалдаа авагчдаа бүхэн хүссэн орс найрлагаараа болгож дээр нэмээд урамшуулаарай 15 бэлгапл 1 бэлэг үнэгүй. За албан байгууллага хувийн захиалга авч байгаа. Бэлэг нь 7800-аас 35000 төгрөгийн хооронд үнэтэй байгаа юм байна. За хаяг нь үндэсний төв номын сангийн хойно Чанман төв 13 дугаар хорооллын амун уртхны замын эсрэг тал Чанман Вест, за зайсан толгойн зүүн тал Чанман зайсан, амгаланд цагдаа хотхны зүүн тал Чанман амгалан аян шин салбар нэгдсэн юм шүү дээ. За та өөрт ойр салбараар нөөцлүүлээрэй. Утас нь 9615 5115 94 98 27. За энэ жилийн миний хүүхдийн баярын бэлэгний аяны хандивт Батреци хамтарч ажиллаж байгаа. 30 хүүхдэд цэцэрлэгийн хүүхдүүдтэй штэ бүгдэнд нь бэлэг өгөхөд 2 бэлэг үнэгүй ирээд 2 багшд нь өгчдөг байхгүй. Оо яг үнэ. За ингэ нэвтрүүлгийн дэмжээ ажиллагч Батреци баярлалаа. За өргөлөлөө дамжигын хүрэх дараагийн мэдээллийг хамтдаа сонсъё. За манай Улаанбаатар хотод жишээлбэл зөвшөөрлгүй хийж болдоггүй юмнууд бас байна. Манай Улаанбаатар хотод жишээл тийм тэр зүйлийг хийхэд тулд бичиг авах хэрэгтэй тийм зүйл юу вэ? Одоо жишээлбэл би миний машинд хаваар төгссөн учраас би баасан гарагт машин авч хотын төвөөр явж болохгүй. Зарим нэгэн замуудаар явж болохгүй. Зайлшгүй шаардлага гараад хүнддэх шалтгаан гарсан бол бичгтээ бол явж болдог. Одоо оршуулга за тэгвэл явж болдог. За одоо өөр юу гэдгийг за ямар ч байсан Сүхбаатарын талбай дээр жагсаал зулаа гэхэд заавалжгүй заавал зөвшөөрөл тийм гих мэтэр те одоо мэдхгүй би одоо сайн мэдхгүй байна л да. Гэхдээ манайч нэг юм нэг
солиод буудуулахыг бас нэг хэсэг хоригдсон шүү дээ. Одоо ч гэсэн хориглдог Тий, хориотой хэвэл яг авдаг, албан ёсны тийм зөвшөөрөлтөө газраас нь Худалдаж авна. худалдаж авд юм уу эсвэл гэхдээ хувь хүн тэрийг одоо зарахгүй хаа. Зарахгүй бүр хоригдсон. Харин тийм баг. Хэдхэн газарт л зөвхөн зөвшөөрлөлтөд зарж байгаа гэдэг ч юм уу ингээд. За тэгэхээр хот болгон ингээд өөрсдийн гэсэн зөвшөөрлөлийг зөвшөөрдөггүй юм гэж байна. За тэгвэл Америкийн нэгдсэн улсад Carmel by the Sea гэдэг нэг жижиг хот байдаг юм байна л да. Калифорниуч оршдог энэ хот үзэсгэлэнт байглаараа алдартай. Гэхдээ хүн амын хувьд маш цөөн буюу ердөө 3220 хүн амтай гинэ. За. Ямар юмны хот ч юу автай энэ баг нэг сумын төвшгөл юм байна шүү дээ энэ. Тийм байна. Ингээд яг Википедиа дээр бол яг ингэж бичсэн байгаа 3220 хүнтэй гэдэг. Цөөхөн хүн амтай энэ хот гинтгэл олонний анхаарлын төвд орсон. За энэ хот яагаад гинт ингэж олонний анхаарлын төвд ороод байгаа тухай одоо би ярьж өгч байна л да. Нэг зүйлийг зөвшөөрөхгүй. За. Юу гэж бодож байна? 3000 хүн дундуу 3000 хүн дундуу эмэгтэй хүнтэй холбоотой. Эмэгтэй хүнтэй холбоотой. Нэг л зүйлийг зөвшөөрөхгүй. Та нэг зүйлийг хэрэглэхийн тулд заавал та бичгээр зөвшөөрөл авах хэрэгтэй. Алкохол юм болоо? Биш. За юу юм? Carmel by the Sea гэдэг энэ жижиг хотод 5 см-аас дээш өндөр өсгийтэй гутал өмсөх тохиолдолд заавал хотын захиргаанаас бичгээр зөвшөөрөл авах хэрэгтэй байдаг. Яагаад? Яадгийн. Манай хот тэгсэн. Йоо, би хотын дарга болох юм бол хүүхнүүд нүрэ бодохыг оргилмоор байгаа. Би өнөөдөр одоо өмсөж ирсэн дүүхвэлнийхаа төл өмсөхийн тулд би жишээлбэл зөвшөөрөл авах нь шээ. Миний өсгий би 10 см өсгөд дүүхэлтэй ирсэн. За интернетэд үнэн удал мэддэхгүй төгсөн сонин үйл явдлуудтай төстэй энергийг хүмүүс саяхны хүртэл орчин цагийн домог буюу urban myth гэж ингэж нэрлэж байсан. Нэг үгээр бол энэ хотлаа ингээд нэг цуурхал байлгүй дээ тийм гэж юу байсан гэж хэлсэн. Гэтэл энэ нь бүр барим тавим домог биш харин бодит үйл явдал мөн юм байна гэдгийг бол одоо ойлгосон. За өмссөн гутал чинь шавх өсгийтэй өсгийн 5 см хүртэлх өндөртэй бол заавал хотын захиргаанаас зөвшөөрөл авнаа. Аваагүй тохиолдолд олон нийтийн зам талбайгаар явах нь хориотой. Яагаад ингэж бодож байна? Яагаад гэдгийг нь одоо би танарт хэлж өгье. За хотын ерөнхий прокурорын гаргасан саналын дагуу өндөр өсгийтийг хотод хориглох хууль аль тэртээ 1963 онд батлагдсан. За Учир нь энэ хот Кипрес буюу Кипарис гэдэг Монтерен царс модоор алдартай гинэ. Энэ ховор царс мод юм шиг байна. Модд нь хитрхи томорж ургахтаа үндсэн дагаж томроод бетон замын доороос турж инхэл донголтой овон том болгодог юм байна л да. За угаасаа явахд хэцүү юм байна. Мөчртэй. Өсгөд гуталтай явахд хэцүү юм байна. Энэ зам дээр нь тэглэж унсан, бэртсэн, гимтсэн хүмүүс хотын захиргааг шүүхэд өгч төвөг болоод байсан болохоор хотын прокурор мэрэгэн санаа цэцэн өнөөдөрч 62 дахь жилдээ хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа өндөр өсгийтийг хориглох хууль юм гэнэ гинэ. Гэтээ ингэж болох юм байна тий. Одоо жишээлбэл би ингээд нэг хүлэн авалтанд оролцохоор боллоо л доо. Тэнгүүтээ хүлэн авалт болох газар руугаа пүүцтэй, кэттэй явгуудаа тэнцэнэ очиод өсгөд гутлаа дотор нь ороод өмсөж байна тийм үү? За. Нийтийн зам талбайгаар л явахыг хориглож байгаа. Нийтийн зам талбайгаар тий. Хүндээч хэрэгтэй юм байна. Яагаад гэвэл хүн нь угаасаа унж тусаа тэгээ дээрэс нь чинь өсгөд гутал нь чалгаатай юм байна. Янгууд амар шамраад алаа ичдэг байхгүй ингээд шамлаа. Энд ихтэй айгүй гой санагдаж байгаа. Юу гэхээр шүү дээ. Би хотын нийтийн талбай эзэмшлийн талбай дээр явж байгаад би бүдэрч унаад тэгээд би хотын захиргаанд гомдол гарах эрхтэй хот байгаа байхгүй энэ. Тийм байна. Манайд одоо жишээлбэл би зүгээр зам дээр явж байгаад хотын замын ангарахад тэг ингээд донслоод машина эвдэлж чад би хинт ч хандлаад энэ нэг чирхийг зоож авч татвар төлөөл гэдэг. Одоо тэр би замын дотроо төлдөг, машиныгаа дотроо байг төлдөг. Ийм байдалтай энд бол тэр хотын захиргаа айж штэ. Одоо болно штэ. Өвөлдөө л одоо жишээлбэл яг ингээ байгууллага өөрийнхөө эргэн тойрны 50 м орчнох цас мөсийг цэвэрлэнэ гэсэн байдаг. Тинчэн нэг хүн халтарч унаа тархиа зохио гараа хугалах юм бол тэр газраас гомдол гаргаж болно. Тийм. Нэг тийм л юм байгаа. Тэгэхээр энэ бол тэ ингээд айгүй гоё хууль дүрмтэй хууль дүрмөө сахдаг улс газар гэдэг нь харагдаад байгаа байхгүй тийм. За одоо нөгөө царс модны үндэсний ингээд овоолгцсан газар нэг өндөр өсгийтэй юм гай одоод унчих юм бол бөө хэрүүл тэр хил дамжил манаа дээр гомдол гаргаад аюул болно. Юу их зүгээр тэрийг хориглоо ич. Сайхан шийдвэр. За. Зөвшөөрлөг хотын захиргаанаас ямар нэг нэмэлт төлбөргүйгээр авдаг.
нэмэлт төлбөр төлөхгүй. За. Гэтэ хотын захиргаанд орооч авна. Тийм байна. Зөвшөөрөл авснараа унад бэртсэн ч зарах хийхгүй гэдгээ хүлээн зөвшөөрч гарын үсэг зурдаг. За. Би өндөр өсгөдөө ингээд годомжинд явж байгаад очоод өгөх юм бол хил ам байхгүй, хэрүүл тэмцэл байхгүй, юуч хамаагүй. Тийм байна л да. Анх бол хүмүүс албан ёсоор зөвшөөрөл авдаг байсан бол одоо дотоодын жуулчид дурсгал болгож хадгалах гэж энэ албан зөвшөөрлийг авах нь их байдаг гинэ. Бас сонирхолтой тийм юм үзүүлэх юм. Би өндөр өсгөд өмсөх гэж зөвшөөрөл авч ирсэн хүн шүү. Үзүүлэхийн тулд энэ жижиг хот руу дотоодын жуулчдын хөл өдгөө ихссэн юм байна. За. Сонирхолтой бас. Тийм байна. Сэтгэлдлүүд нь. Тийм сэтгэлдлүүд. Сонирхолтой юм бэ. Би ийм шалтгаантай гэж огт төсөөлж байгаагүй. Зүгээр л өндөр өсгийтэй хүүхнүүдийг харах дургуул гэж боддог байсан. Тэр прокурор үнэхээр мэрэгэн санаа сэтжээ. Нэрэл удаа заргалдаа тавил яг ингэж л арга хэмжээ авах байх. Үнэхээр үзэсгэлэнтэй хот шүү. Нэг удаа очиж тэр алдар зөвшөөрлийг авч байсан. Эрэхтэй үнд хүртэл гаргаж өгдөг юм байна лээ штэ гинэ. За. Гэхдээ яг тэр чинь нэг дурсгал болгоод авах гэж байгаа. Тэгээд дотоодын жуулчлалтыг татах гэж байгаа учраас те. Таны нэр хин гинэ Ариун чулуун. Ариун чулуун гэж бичээд өгөх нь ш танаад. Тийм байна. За гоё юм байна. Бас сонирхолтой мэдээлэл байлаа үнэхээр. Тийм байна. Ямар юм Калифорнид байдаг Carmel by the Sea гэдэг хот гэж шүү. Carmel by the Sea гэдэг. За энэ хотод Калифорнид очиж үзье байц. Тэр зөвшөөрлийг нь авъя байц. За Улаанбаатар хотод 18 цаг 40 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран аялагчаар 5 тэрбум хүртэлх бараа татаа авах барьцаагүй зээлийг олгож эхэллээ гэд Ариг банк хамтран ажиллаж байгаа. За тийм. За Ариг банк бол одоо бид нартай бас нэлээд олон жил хамтраад ажиллачлаа. Тийм ээ. Одоо нэг 100 саяын эзэн болоорой гэдгээр ажиллаж исэн бол одоо энэ бараа татан авах барьцаагүй зээлийн үйлчлэгээ гэдэг энэ зүйл. Энэхүү зээл нь харилцагч таны эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийг хамгийн таатай нөхцлөөр шийдэж өгснөөрөө онцлог буюу 5 тэрбум хүртэлх төгрөгийг зээлийг ямарваа нэгэн үл хөдлөх хөрөнгийн барьцаагүйгээр хурдан шуургай авах болцоотой. Зээлийг шийдвэрлэх хугацаа нь 2-5 хоног, зээлийн хэмжээ 5 тэрбум хүртэл төгрөг. За хугацаа нь 12-оос 24 сар гэхлээр үнэхээр л нэг юм одоо том сүлжээнүүдэд бол хэрэгтэй л юм да. За одоо жишээлбэл эдний энэ одоо бүтээгдэхүүн үйлчлэгээтэй номин сүлжээ дэлгүүр гэрээ байгуулсан учраас одоо номингийн харилцагч та бүхэнд яасан бах нь энэ хүү зээл нээлттэй авах нь. Хэрвээ та одоо номин руу ямар нэгэн бараа нийлүүлдэг бид нар бараа шахна гэж ярьдаг шүү дээ. Бол энэ танд ингээд нээлттэй авах нь байна. За тэгтээ бас бусад худалдааны салбарын бизнес эрхлэгчид гэсэн бас Ариг банктай холбогдоорой. Ингээ Ариг банк 2025 оныг худалдааны салбарыг дэмжих жил болгон ажиллаж байгаа хүрээнд за сүлжээ дэлгүүрийн ханган нийлүүлэгчдэд зориулан үл хөдлөх хөрөнгө барьцаалахгүйгээр 5 тэрбум төгрөг хүртэлх зээлийг олгож эхэлснийг бас дуулгах таатай байна. За тэгээд та даал 10 техник гэдэг утаснаас илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Даал 10 техник. За Ариг банкаас салахгүйгээр бичээд Facebook руу нөрөх боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар Ариг банк 5 тэрбум хүртэлх бараа татаа авах барьцаагүй зээлийг олгож эхэллээ гэд хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За 400-ийн шугар нэвтрүүлэг радиогийн 20 дугаар студиэс шоогох тусам нягтлах сураатаар үргэлжлэн хурж байна. За дараагийн мэдээ мөрөгдөг бүлэглэл гэвэл одоо бид нэр ойлгохгүй шүү дээ. Ойлгохгүй байгаас дээ. Мөрөгдөг бүлэглэл. Би нэг хятадын тератууд ингээд хүм мөргөд идэг. Тэр юм болов гэж бодлоо. За ойлгогдохгүй шахуу энэ үг Японы нийгэмд бол үзэгдэл болж тархаад байгаа юм байна. За энэ тухай ярьж өгөх гээд би аваад ирлээ. За Японы хэсэг бүлэг залуус Английн Лондон хотод ирээд өөрсдийн гаж гэж хэлж болох үз тактикийг ашиглан явган алхаж буй залуу бүсгүүчүүд, хүүхдүүд, ахмад наснуудыг бай болгон санамсаргүй мэт мөргөн биетэн зөвшөөрлгүй өрөх болсон тухай мэдээлэл цацагдаад байна. Ямар юм бэ наад. Харин тийм. За энэ мөрөгдөг нөхдүүд яасан бах нь? Лондон хотод хэд хэдэн хүний биед халдсан тохиолдол бүртгэгдээд байгаа. За 5 дугаар сарын 8-ны өдөр TikTok дээр за сая 480 мянган дагагчтай инфлюенсер Айла Мелек гэдэг нөхөр 190 гаруй сантиметр өндөртөө биерхүү эр бүсгүйг алхаж явахт нь газар тунтал нь мөргөж унгаад тэр дороо зүгтаж алга болсон талаар ярьж энэ асуудлыг олонний анхаарлын төвд оруулаад байна. Тийм үү яа тийм харна. Шаал өвчтний японочууд энтгэгчүүдээс нэг сонин юм гардаг тий. Одоо тэгээд Япондоо солиор өдөж явахгүй надаа Англид очсон солиор явж байна.
Харин тий. За тэгсэн чинь 3 сард нэгэн бизнес эрхлэгч Сали Винтер гэдэг хүн уг нь энэ бүлэглэн мөргөж байгаа нөхдүүдийн талаар ингээд цагдаад гомдол гаргасан юм байна л да. Тэгсэн боловч дөрөвтэй ол шийдэгдээгүй. За нийгмийн үзэгдэл шахуу болоод байгаа Японоос гаралтай энэ олон нийтийн газар хүн мөргөдөг бүлэглэл анх хосын харилцаанд бүтлгүүцсэн Япон залуус уур бухимдал игдүүцлээ гадагшлуулах зорилгоор хүн хөл ихтэй галт тэрэгний буудал худалдааны гудмууд зэрэг газруудад очин хүмүүсийг хүчлэн мөргөдөг болсноос эхлэн бий болсон гинэ. Оо, мэдрэл хөөрнүүд вэ. За ийм нөхдүүд хэрэгээ үйлцснийхээ дараагаар олон хүн дунд уусан орж хохирогчдыг юу болсныг ойлгохоос ч өмнө алга болдог байсан байна. За 2018 оны 5 дугаар сард олон нийтийн сүлжээнд 30 секундын дотор дор хаяж 4 эмэгтэйг мөрлөөд одоо зүгтж буй Япон залуугийн бичлэг цацагцснаас хойш энэ босромог үйлдэлийг хүмүүс бол мэддэг болсон. 2020 онд Токио хотын Кикуё Камата галдэргэний өртөөн дээр 4 өдрийн турш 6 эмэгтэйг их зурдаас нь мөргөн цээжинд нь хүрсэн Дайсуке Нагата гэх этгээдийг цагдаа нар тогтоон саатуулж байсан. За тухайн үед энэ Нагата гэдэг нөхөр метроноос буух үед нэг эмэгтэйтэй цээжин биеэрээ санамсаргүй шүргэлцэхэд тааламжтай мэдрэмж төрсөн учраас наад чинь бол гаждон. ийм хэрэг хэд хэд удаа үйлцэн гэж мэдүүлж байсан. Энэ бол гажтон. Ямар тач Японоос хайлж Лондонд очиж амтан хүн мөргөөд байгаа энэ үзэгдэл Япончууд бол их өөртөө ч гэсэн их ам муутагаан байна. За сэтгэгдлүүд нь ийм хэргийг шийдэх хууль журам нь байдгүй юм бол цагдаад мэдэгдээд ч ямар ч үр дүнгүй юм байна дөө. Олон нийтийн газарт биеэ хичээж явахгүй бол хин ч ирээд мөрөгчин, хин ч ирээд хутгалчих юм гэсэн айц сүцтэй амьдарч байна да гэсэн байна. Энэ хүмүүс бол Япон залуус биш, харин Японы нэрийг уландаа гიშгсэн муусаа нийгмийн хог шаарнууд гинэ. Би ч бас Японд аялаж байхад настай эр хойноос мөргсөн. Гэтэ би тэр дор нь өөдөөс нь хараад чангаар хашгирсан. Тэр хүн яахчгүй яваад өгсөн штэ гинэ. Одоо хэдүүлээ Япон явах гэж байгаа. Харин тийм Мөргүүлэх юм болов. Ямар эвгүй мөргөө явж хад харин манус болоод харин бяртаа мөргөх байх шүү. Яса Япончууд бол бэртэл мөргөх байх. Йоо, за. Зүр ингэсгээд явж байна. За таны мэдээг нэг гэдэг явуулчих. За миний сүүлчийн мэдээ. За энэ мөнгөний төлөө өөрийнхөө өхлөө хурамчаар зохион байгуулсан хятад инфлюенсер гэдэг байгаа байхгүй юу? Энэ эвгүй гар заяа. За төмөн хүнтэй хятадаас бол үнэхээр гарахгүй юм байхгүй гэдгийг хэдүүлээ мэдж байгаа шүү дээ. Бидний мэдээ бол ерөөсөө энэтхэг хятад Япон гэдэг нэг 3 супер улс дээр хөвчтөнд тогтдог. Тэр тусмаа олонний нүдэн дээр ил байдаг инфлюенсерүүд нь хил амд өртөх нь мөн чилбэг юм. Энэ ямар хүүхэлтэй шиг хүүхэн бэ тий? Тийм. Хятад инфлюенсер Шишяо буюу Сан гэдэг энэ бүсгүй хитрэн гэхэд арай л дэлдсэн үйлдэл гаргаад интернет нүдүүлж байгаа. Шишао гэдэг нар гэсэн нэртэй бүсгүй юм байна л. За. Сан гэж байна шүү дээ, тийм. Саяхан буюу 5 сарын 11-ний өдөр Хятадын нэг иргэн 18 настай инфлюенсер Сан 1.3 сая юанийн өрөнд орж амиа өгүүлсэн гэх мэдэл Хятадын хамгийн том сошиал платформ болох Weibo цацагджээ. За. 1.3 сая юаны өрөнд орно гэдэг чинь амар өрөлтөө. Тэгээд амиа өгүүлсэн гэнэ. 18хан настай цэцэг сэврүү шиг инфлюенсер өрөнд орсноос болж амьдралаас цэл залуугаараа явах шийдвэр гаргасан тухай харамсалтай мэдээлэл маш богино хугацаанд олонний дунд тарж цагдаагийн газраас хүртэл мөрдлөг шалгалт эхлүүлсэн байдаг юм байна. За. Гисэн хэдий ч нэг их удалгүй Сан гэдэг энэ эмх бүсгүй эсэм мэнд байгаа гэдэг нь ил болж бүсгүйтэй холбоотой цацгдсан мэдээлэл худлаа байсан тогтоогдсон. Хүүд энэ үедээ хандлт авах гэж байгаа царайны бах та. Сан гэх энэ бүсгүй бүх мэдээллийг өөрөө зохиогоод өөрийнхөө өгөлд гашуудж байгаа хамаатныхаа гашуудж байгаа мэтэр хамаатнуудад дүр эсгүүлээд сошиал медиад пост оруулаад олон нийтийн анхаарлыг татах гэж оролцсноо өөрөө хүлээн зөвшөөрсөн. Эдгээр нэрийн хандлтын төлөөс юу эсэ хийд юм бэ? Бүр галзуурчлаа тий. Ямар үгчтэй юм бэ ёо. Тэр хамаатнууд нь ч гэсэн дэмэстэй ингэж зогсож байгаа. Мөнгө өгчөж байгаа штэ. Мөнгө өгчөж байгаа штэ. Тий. Цагдаагаас олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулан худал мэдээлэл цацсан эргээр шалгаж хуулийн дагуу хариуцлага тооцоогоор ажиллаж байгаа гэдгийг хэлсэн байгаа. Инфлюенсер бүсгүй харин захим орчинд дарамтлуулж их хэмжээний мөнгө нэхүүлсэн учраас ийм үйлдэл гаргасан гэж мэдүүлсэн байдгийг. За. Захивд нөгөөд хийчэндээ мөнгө өгөхгүй бол дада гэсэн юм шүү. Гэхдээ энэ талаараа цагдаад мэддэгдээгүйгээс гадна мөнгө нэгсэн хүн байсан эсэх нь тогтоогдоогүй. Анх шатны мэдүүлгээр бол тухайн хүндээ мөнгийг нь өгөөгүй блоксон гэж мэдүүлсэн гэж байгаа. Тэгэл блоклол дарагддаг юм бол ямар юмны дарамт байх вэ тийм үү?
Би ч гэсэн одоо маргааш чам руу мөнгө өгөөч гэж нэхэхүүл нэхэх шүү дээ. Тэгэл чи бодоклол болоо үстэй намайг. Харамсалтай нь одны анхаарлыг татах гэсэн биш бүсгүйн хувьд одоо хятад даяар адлагдсан. Тэгэн шүү дээ. Балбуулсан. Нүдүүлсэн. Тэгэн шүү. Хатуу хуультай энэ оронд бүсгүй сошиал медиагаар бүрэн сошиал медиа буюу энэ олон нийтийн сүлжээнээс бүрэн хөөгдөх хүртэл шийтгэл хүлээж магадгүй байгаа юм байна. Энэ бүсгүй хятад бол амар заяа. Яг гар утас иргэний регистрийн дугаар хоёр чинь хоорондоо таарж иж та ямарваа нэг юм руу нэвтэрнэ. Та өөрөөр ямарваа нэг нэр мэр ингээд хийгээд өөр гар утас мутас аваад нэвтэрнэ гэж хизээдтэй байхгүй. Та Weibo-д нэг л нэвтэрнэ, WeChat-д нэг л нэвтэрнэ. Тань дахиад ингээ өөр хуурамч мэдээж хуурамч юм хийхэд бол өчнөө толгой болгоогоо ажиллуулаад хуурамч бичиг баримт регистр зөндөө юм болно. Одоо тэгээд энэ хүн ингээд хаагдчихвал тэгэл будаа юм байна те. Бүх юм хаагаа ичвэл. Дахиад яагаад ч орж чадахгүй. Тийм байна, тийм байна. Бүгдийг нь хаагаад хийчихвэл тэгэл тэр регистрийн ганц регистрийн дугаараар нь бацчих штэ энэ чинь. Тийм аюултай байхгүй. За сэтгэлдлүүд нь өөрөө хүсэж хийсэн хүн одоо яах вэ? Одоо нэгэнтээ оройтсон 18 гэдэг бол амьдралын зах зух зөв бурууг ойлгох хэмжээний нас штэ. Тийм ч болохоор энэ металлдаг бол санаатай гаргасан тэнэг үйлдэл гэж харахаар байна. Мөрөөр бол инфлюенсер хийгээд явж байгаахгүй те 15 секундын алдар нэрийн төлөө өөрийгөө дэндүү том залхид гаргалаа да хогчно гэсэн байна. Ямар амар юм бэ цаа. Зүгээр чөлөөтэй ухсан эдгээр бол хоорхон охид тэнэг байдаг гэдэг хоос үг биш шүү. Тэнэг хүүхнүүдээ гэж. Тийм хөөрхөн охин байна уу? Яг хүүхэлтэй шиг бүр. Тийм байна тий. Энэ нэг юм нэг Японы анимашныг дуурайгаад байдаг тийм нэг хүүхдүүд байдаг штэ. Тэдний нэг байна штэ тий. Одоо яг л ингэж байж байгаа л энэ. Тийм байна. Эдгээр чинь ингээд нэг том ногоон линз минь зүгээд эдгээр чинь бас дүрээ яаж өөрчлөх үсээ ингэж өрүүлгэж жагаад яаж энэ нөө нэг анимегийн гол дүр шиг болох эдгээр нь бас нарийн л юм бэлээ бас. Гэтэл энэ бол тий ингээд тэнгээсээ одоо бүр ачигдлаа л да. Тэглээ тий. За. За энэ үрээд 2025 оны 5 дугаар сарын 20-ны Мегмар гарагийн дөрөн зүгийн шугаа нэвтрүүлэг радиогийн 2 дугаар студиэс шуугах тусам нягтал гэсэн уриатаагаар шууд түрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтраалагчаар 5 тэрбум хүртэлх бараа дата авах барьцаагүй зээлийг олгож эхэллээ гэд Ариг банк за мөн эрүүл амьдралын амтыг мэдэр Юнамуны сүн хүчлийн ундаа хамтран ажиллаа баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. Үргэлжлүүл эрхэм сонсогчдаа загварын ихэнд явдаг радио мэдээгээ хүлээн авч сонсны дараа 225 нэвтрүүлгийн шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3